Сайн байцгаана уу? Хэрхэн мөндөд үзэгч та бүхэндээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн хүргэдэг энэ лайв подкастын энэ удаагийн дугаарт хүйсийн тэгшэрх төрийн бас байгууллагын тэргүүн ган баясгалантай уулзуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Таны ажил алуу сайн уу? Хойрд ажил ихтэй байна уу? Тавлагтаа нөгөө гендер зорьсон хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян гэдэг ер нь бол улс даяараа л энэ аянд оролцоод ажиллахтай байх шиг байна. Ер нь сүүлийн үед бид нэр гендрийн эрх тэгш байдлын тухай ярьдаг болсон байна тий. Тэр нь зөвхөн эрэгтэй хүний хандлага биш, эмэгтэй хүний хандлага биш. Энэ бол нийгэмд маш их хүчтэй яригдж байна. Одоо өнөөдөр бидний ярилцах сэдэв бол хүн худалдаалах гэмт хэргийн талаар ярилцсан. Тэр тусмаа энэ гэмт хэрэг насанд хүрээгүй хохирогчдыг хохирж байгаа. За нөгөө хүн худалдаалах гэмт хэрэг гэл хуулийн хэллэг нь хүний наймаа гээл одоо бидний ярианыг хэллэг. Тэгэхээр энэ асуудал маань хязгаарнаас ахуулаад Монголд ороод ирвэ. Бид нар ягаад ийшээ татагдаад орчвоо гэд. Тэгэхээр ер нь зөв түүхээс нь аваад үзэх юм бол манай дээр хүний наймаа байхгүй ш байсан. Одоо хамжлах дартууд гээл албадан хөдөлмөрийн тохиолдлууд гарч ирсэн. Нөгөө ханцууд руу наймаалцаал нөгөө сайхан охтуудаа одоо хошуу ноёндоо бэлэг болгоод өчтдөг юм уу дуун дээр хүртэл гардаг шүү дээ. 10 лангийн имбүү хараад алгаацдаг аавуудаа 20 лангийн имбүү хараад тормоогоцдаг ээжүүдийг. Тэгэхээр энэ маань байхгүй ш байсан гэсэн. Тэгээд дээрэс нь энэ асуудал яг ингэж явж байгаад манайх чинь гендрийн талаар түрүүний хэлсэн дээр ер нь бол Азийн улсуудаас анхдагч улс гэж явдаг. Дэлхий дээр тэргүүлэгч хэдэн улсын нэг гэж үздэг. Тэр хэцүү одоо 600 хэдхэн хүн амтай. Тэгээд дээрэс нэмээд манжийн эрхэнд орцсон тий бүгдээрээ одоо мал аж ахуй эрхэлсэн. За ингээд тийм хүнд хэцүү нөхцөлд байж исэн хэрнээ бид нар 24 онд хамгийн анхныхаа үндсэн хуулиар эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгшэрхтэй гэдгийг тунхаглаж чадсан Азад анхны улс. Хоёрдугаар болохоор 18 наснд хүрсэн хүн зөвхөн сайн дурын үндсэн дээр гэрлэж болно гэдгийг бас тунхаглаж чадсан. Нөгөө ханцуу дотроо наймаалцахгүй нөгөө ээж аав дураараа эсвэл хошуу ноён өнгө сонгоод айлын охтуудыг авчихгүй нэ 12 3 таад нь. Тэгэхээр энэ болгоныг хийж чадсан. 3 дугаарт бас нэг хийж чадсан юм бол тэр хоёр хүн сайн дурын үндсэн дээр гэхлээр хин нэгэн хүн тэнд хөндлөнгөөс оролцох боломжгүй тунхаглаж чадсан байхгүй. За ингээд 62 оны үндсэн хууль 92 оны ардчилсан зүйлгээд ингээд нөгөө илүү сайжирч яваад одоо гендрийн тэгшэрхийг хангах тал руу олон сайхан зохицуултууд бий болж чадсан. Тэгэхээр өнөөдөр хүний наймаа гэдэг юм гендер гэдэг юмтай яагаад холбогдчихвоо? За бид нар яагаад холбогдчихвоо гэхэлэр бидний хувьд болохоор байгууллагынхаа үндсэн зорилго дотор 2001 онд байгуулагдсан манай байгууллага. За тэгээд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдэд тусалцаа үзүүлэх, за тэгээ энэтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, гендрийн тэгшэрхийг бий болгох, за 3 дугаарт нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг. Тэгээ 2001 онд яг байгууллагад байж байхдаа би нэг нүүбийн хүний эрхийн сурагч багш гэдэг форум шиг зохион байгуулсан. Нэг 21 хоногийн сургалтанд Тайландд оролцсон. Азийн 20 улсаас 25 хүнийг бэлтгээд тэгээд тэрэн дээр нэг өдрийнх нь хичээл нь яг энэ хүн худалдаалах гэмт хэргийн тусгай илтгэгч хурцж бид нарт хичээл заагаад тэгээд тэр үед бол нэлээд одоо цочмог хүлээж авсан л да бид нар бас сайн мэддэггүй байсан. Анх удаа энэ асуудлыг сонсч байсан. За яг л нөгөө хүмүүсийн толгойд байдагтай адилхан хүний наймаа гэхлээр нөгөө наймаалж кинонд гардаг шиг жигтэйхээ айхтар хулгаалаад аваад явчихсан кентнер давичаад нуучдаг. За одоо ингээл ерөөсөө хэцүү юм байдаг. Эсвэл нэг хар машинтай хулгаалж аваад цус эдэрхтнийг нь аваад одоо эдэрхтнийг наймаалдаг тийм ээ. Хүнийг ашигладаг гэж боддог байлаа. Тэгтэл тэнд очисон чинь шал өөр юм байт юм байна. Энэ бол айл хэзээ бидний амьдралд хутгалдаад ороод ирсэн буюу за 75 орчим хувь бэлгийн мүлжлийн зорилгоор худалдаалагддаг. За энийг бас нэг дахиад бэлгийн мүлжлөгөөр худалдаалж байгаагийнхаа тал орчим хувь насан туршийн хүүхдүүдийг худалдаалдаг, ашиг болдог, мүлждэг ийм асуудал болоод ирсэн. Тэгэхдээ хүүхдүүдийг тэр болгон хулгайлдаг юм байна. Хулгайлдаг үеийнсэн. Гэтэл энэ чинь өөртөө нийгмийн хөгжлийг дагаад гэмт хэрэг ч гэсэн дагаад хөгжөд яваад байдаг. Хүн худалдаалах гэмт хэрэг чинь зохион байгуулалттай 3 гэмт хэргийн нэг шүү дээ. За тэгэхээр яг энэтэйгээ адилхан зохион байгуулалтын хувьд бол асар өндөр зохион байгуулалттай явдаг. Тийм болохоор
Энэ хүмүүсийн чинь хуурч мэхлэх гэдэг нь хамаагүй илүү хувьтай байдаг юм байна. Тэгэхээр энэ нөгөө бидний хараад байдаг наадах чи дурандаа биеэ үнэлээд байгаа, охтууд ч одоо замбраагүй болсон биеэ үнэлээд байгаа гэдгийг чинь артаа тал гэмт хэрэгтнүүдийн энэгээр нуун далдалсан хүн удаалах гэмтрэг үйлдэгдээд байдаг юм байна гэдэг энэ мөн чанарыг нь ойлгож эхлээд тэгээ энэ гэмт хэрэгтэд тэмцэхгүй бол манай улсад энэ бас яг аюулын харангатай идэлтэй ч магадгүй юм байна гэдэг яг ишиг ажиллах хар шийдэж анх оржилж эхэлсэн байгаа. Хуулийн хүрээнд ямар вэ манай улсад? Анх бол одоо яг та 2000 оны их гэсэн тийм ээ. Тэр үед нөхцөл байдал ямар байсан бэ? Одоо ингээ гадагшаа худалдаалагдсан охтууд, насан туршийн охтууд байж магадгүй тийм ээ. Одоо тэр юм голдуул одоо эмэгтэйчүүд их хохирсон юм билээ. Тэдрийг одоо ингээд хилээр оруулж ирэх тэгэхээр Монгол улсад тэднийг эрхийг нь хамгаалах, сөрчигдсөн эрхийг нь одоо хууль ёсны дагуу хамгаалахад ямар бэрхшээлүүд байсан. Одоогийн шинэ хуулийн зохицуулалт нь ер нь хэр сайн болцсон бэ? За, мэдээжээр нөгөө шинэ юмыг эхлээл ажиллаж эхэлнэ гэдэг чинь өөрөө алхам тутамдаа л бэрхшээлтэй тулгарна. Нөгөө хүмүүсийн сонсог үгийг сонсох гэдэг шүү дээ. Хүн талах гэмтэр гэлий шаргалаараа хүний наймаа гэж яриад л байдаг. Хүмүүсийн сонсох нүтгэл айц төрмөр юмыг л ярих гээд байгаа гэсэн үг. Гэтэл боддоор охирогч нь байна уу? Байгаад байдаг. За тэгээ манай дээр яг хууль эрх зүйн орчныг судлаад үзвэл 96 онд манайх хуулиндаа 111-1 штрих гэдэг нэмэлт заалт оруулж агаад хүний биеийг үнэлүүлэхээр гадаадад гаргасан бол гэдэг зохицуулалт оруулсан байдаг юм. За энэ дээр Оросын улбаны улсын иргэн шилжлтэй М гэдэг хүн 7 жил 6 сарын ял авсан ганцхан удаа хэрэглэгдсэн. Тэгээд хуучин нэрээр Югослав улсад Монгол улсын 2 эмэгтэйг 4 эмэгтэйг авч явжгаад хоёрынх нь виз нь гараагүй. Тэгээ хоёрыг нь авчаад хүчээр биеийг нь үнэлүүлж агаад одоо Монгол улсад нөгөө хүүхдүүд маань ар гэрийнхэнтэйгээ холбогдоод гадаад тэргийн яам тэр цагтаа тагнуулын байгууллага хамтраад их оронд нь аюулгүйгээр авчираад шийдвэрсэн анхны тохиолдол гарсан. За энэс хойш хүн удаалгах гэмтэргийг дэлхийн түвшиндөө оролцооных нь байдлаар 3 ангилж үздэг байхгүй юу улсуудыг. За нэг нь болохоор хүн удаалгах гэмтэргийн дамжуулагч улс гэж байна. Тэр нь болохоор өөрийнх нь газар нутаг дээр хүний нэмээ үлдэгддэггүй, өөрийнх нь улсын иргэд худалдаалагддаггүй. Тэгээд газар нутгийг дамжаад 3 дахь улс руу гардаг. За ер нь бол манайхыг хамгийн анхны кейс гарсан 99 оноос өмнө бол дамжуулагч улс гэж авч үздэг гэсэн статус нь. За тэгвэл 99 оноос хойш манайхыг бол гаргагч буюу илгээгч улс гэдэг. Өөрийнхөө улсын иргэдийг гадагшаага одоо аюулгүй байдлыг хангахгүйгээр худалдаалахад нь одоо өршин сэргийлгүүлж хангалттай байна гэдээ илгээгч улс гэж авч үздэг ус. За тэгвэл 2000 оны дунд үеэс ахуулаад Монгол улсыг хүлээн авахч улс гэж авч үздэг гэсэн. Өөрийнх нь газар нутаг дээр үйлдэгдээд байна. Өөрийнх нь улсын иргэд байна. Гадаад улсын иргэд нөгөө удирдлагын чанартай ажил эрхлэн байдаг юм уу? Одоо бусад байдлаар хурж ирээд хүн удаалгах гэмтрийг хохирогч болоод байна гэд. Тэгэхээр энэ 3 статусыг хангаж байгаа улс бол хүн удаалгах гэмтрийн өндөр эрсдэлтэй улсад орж байгаа. Тийм болохоор манай улс нөгөө өндөр эрсдэлтэй гэдэг улсынхаа чагсаалтанд орчод байдаг. За тэгэхээр нөгөө хоёрдугаарт хууль эрх зүйн орчин яаж өөрчлөгдсөн бэ гэх. За тэгээд жил 2002 онд эрүүгийн хууль шинжлэгдсэн. За тэгээд тэр шинжилсэн эрүүгийн хуулийн дээр 4 төрлийн шинэ төрлийн гэмтэргийг оруулж ирсэн. Урд нь Монгол улсад байгаагүй гэдэг. За тэрний нэг нь бол хүн худалдаалах гэмтэрэг. За 113 буюу хүнийг худалдаа авах гэдэг. Гэмтэрийг ороод тэрэн дээр юусэн 2 зүйлийг л хүн худалдаалах гэмтэрэг тооцсон. Хүний биеийг үнэлүүлэх зорилгоор, хоёрдугаарт нь цус идэвхтэйг нь авах зорилгоор. За тэгээ хэнийг хүн худалдаалах гэмтэрэг үйлдэлсэн тооцох вэ гэхлээр худалдаа авсан хүмүүсийг. За 2008 оны хүртэл яг энэ хуулийн зохицуулалтаар хуулийн байгууллагад 26 хэрэг 130-аад хохирогч хандсан байдгийг. Харамсалтай нь хуулиар шийдвэрлэгдсэн нь 6хан кейс 20 гаруй хохирогчтой 6хан кейс шийдвэрлэгдсэн. Яагаад бусд нь шийдвэрлэгдэж чадахгүй байна гэхлээр нөгөө худалдаж авсан хүн нь байхгүй. Тэр хүмүүсийг илсүүлсэн хүмүүс нь байгаа гэдэг. Тэрсэн хүмүүс нь орон байраар хангасан хүмүүс нь байгаад байдаг тий. Гэтэл цаатаа талдаа нөгөө худалдсан юм уу худалдаж авсан хүмүүс нь тодорхойгүй. Тэгэхээр энийг нөгөө цаатаа талынхан тэр гадаад хүмүүсийг авчрах тий. Энд чинь хэргийг шийдвэрлэх боломжгүй. Манайх протоколдоо нэгдэж ороогүй учраас олон улсын хамтын ажиллагаа үүсгэх боломжгүй байгаадсан. За ингээд 2008 оны 2 сарын 1-нд Монгол улс эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсан. Яг олон улсынхаа протокол буюу Палермогийн протоколд нийцүүлээд хуулиа өөрчилсөн. Манай эрүүгийн хууль бол ерөнхийдөө дандаа үйлдэлд яш сэтгэл оногдуулдаг шүү дээ. Хүнийг
одоо хүний амьнасыг хохируулсан байдаг юм уу? Эсвэл одоо даваар хийсэн гэдэг юм уу? Тийм хулгай хийсэн гэдэг юм уу? Үйлдэл. Гэтэл энэ бол зорилгод ял шийтгэл оногдуулдаг цөөхөн гэмтэргийн нэг юм багхгүй юу? Хүн удалдаалах гэмтэр. Хүн удалдаалах гэмтэр. Тэгэхээр энэ дээр нөгөө чи энэ намайг авчи би гүнлэлц худалдаалсан гэж шууд хараад хүнийг тодорхойлох боломжгүй гэмтэрэг. Ягаад тэгэхээр энэ дээр 3 зүйлийг нийцэлж авч үздэг. За энэ дээр зорилго нь юу гэсэн бэ? Мүлжих зорилгыг агуулж ирсэн үү? Мүлжихийн тулд энэ хүү ямар зорилгоор мүлжихгүй гэсэн биеийг нөлөөлөх гэжсэн юм уу? Бэлгийн зорилгоор бэлгийн бусад үйлчилгээнд ашиглах гэжсэн юм уу? Хөдөлмөр хийх гэжсэн. Аль эсвэл боолчлох гэжсэн юм уу? Боолчлолтой төсөөтэй байдалд оруулах гэжсэн юм уу? Эсвэл албадан хөдөлмөрлүүлж мүлжих гэжсэн юм уу? Эсвэл цус эдэрхний авч ашиглах гэжсэн нөгөө зорилго. За тэгээд энийг хийхийн тулд ямар арга хэлбэр ашигласан бэ гэж байгаа юм. Хуурч мэхэлж болно, хулгайлж болно, аль эсвэл эмзэг байдлыг нь ашиглаж болно. Эсвэл одоо нөгөө асрам чаламжийн төвтөж байгаа мө тэг хүний эрхэнд байгаа хүмүүсээс зөвшөөрлийг авахын тулд тэднэрт хахуулсан байж болно. Тэгээ энэний тулд ямар үйлдэл хийсэн бэ гэж байгаа. Эсвэлсэн, тээвэрлсэн, нуун дарагдуулсан, оргнуулсан, хүлээ авсан. Үйлдэл болгоно. Тэгэхээр бусад гэмтэргээс ялгаатай нь юу вэ? Гэх мэтлээ бас уруулн ашигласан гэж бас байгаа тийм ээ. Төгс үйлдэлээр заавал төгсөн байхыг шаарддаг. Завдалтаар энэ гэмт хэргийг үйлцэнд тооцдог байна. Тэгэхээр бид нар хүн удалдаалах гэмт хэрэг гэдэг маань өөрөө ноцтой гэмт хэрэг. Нийгэмд учруулдаг хор уршиг нь маш өндөр байдаг. За энэний дараагаар бид нар эрх зүйн орчинд дараачийн хийсэн шилжилт нь юу вэ гэхлээр Нэгдсэн үндэсний байгууллагын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенц. За энэ конвенцэд болохоор нөгөө зэвсгийн 8, хар тамхи, хүний 8 гэдэг энэ 3 дагсан протоколтой байдаг нэмэлт. Тэгэхээр бид нар энэ лөө нэгдэж орсон. Тэгэхээр эрх зүйн хувьд бол бид нар бүрэн боломжтой болчлоо гэсэн. За дээрэс нь нэмээд тэгвэл энэ дээр яг ажиллаж байгаа байгууллагууд яаж ажиллах юм бэ гэдгийг эрх зүйн орчин тодорхойлох хэрэгтэй болсон. Яагаад тэгэхээр тэн дээр ажиллаж байгаа хүмүүс чинь өөрсдийнхөө сэтгэл зүтгэлээр ажиллаад байгаа болохоос биш танах яг ийм ажлыг ингэж хийх хэрэгтэй гэдээ үүргэжүүлсэн байдаг юм уу? Эсвэл тэд нарт одоо хийх ажлыг нь хуулийн хүрээнд тодорхойлтод байхгүй гадсан учраас 2012 оны 1 сарын 19-нд хүн удалдаалахтай тэмцэх бие даасан хууль батлагдсан. За энэ хуулиар энэ бүтэц зохион байгуулалт нь ямар ахын хүний нэмэтэй тэмцэх. За энэ дээр ямар байгууллагууд ямар эрх үүрэгтэй оролцох юм. За санхүүжилт нь ханаас гарах юм. Хэн энэ үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулах юм гэдэг энэ бүх үйл ажиллагаануудыг зохицуулж бий болоод батлагдсан өдрөөс ахуулаад хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Тэгэхээр гэрч өргөчийг хамгаалах хуулиан дээр бас яг энэтэй холбоотой хамгаалтын залтууд нь оролцсон гэд эрх зүйн хувьд бол манай дээр бас харьцангуй маш одоо дэвшилттэй явж байгаа салбарын нэг нь хүн удалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал. За яагаад энийг бид нар сайн яваад байна гэж үзэхлээр 2008 оноос ахуулаад өнөөдрийг хүртэл 40 гаруй хэргийг бид нар хуулиар шийдвэрлэж чадсан байна. Тэгэхээр энэ маань эрх зүйн орчин ерөнхийдөө хохирогчд ээлтэй буюу энэ гэмт хэргийг таслан зогсооход боломжтой болсон гэдгийг бид нар энэ чинээс олж харж байгаа гэсэн үг. Анхны одоо хүн удалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүнийг Монголд авчирхад ямар байсан бэ? За тэр үед нийгэм яаж хүлээж авч байсан бэ? Одоо жишээлбэл те таныг одоо нэг үндэсний баатар мэтээр хүлээж авч ирсэн үү? Эсвэл энэ хүнийг ашиг сонирхоод ойлгох зорилготой гэдэг ч юм уу. Тэгээд эргээд шүүх хяналттай байгуулган цагдаагийн байгууллага гэдэг одоо зөндөө асуудалтай холбогдсон шүү дээ. Тэр хүнийг орон байраар хангах гэдэг ч юм уу. 2003 онд бид нар байгуулагдаад удаагүй бэлгийн хүчирхийллийн охирогч хүүхдүүдэд тусалцаа үзүүлээл яг ингээл ажиллаад явж идэл анхны охирогч гадаад улсаас холбогдсон. За тэгээд яхаа мэдтгүү, яаж туслахаа мэдтгүү. Гадаад хэргийн яамнаас танай зорилго төр байдаг гэд нөгөө хохирогчтой ар гэрийг манахлаа явуулчих. За тэгээд тэд нартай холбогдоод ингээд ярьж байтал ямар асуудал байсан бэ гэдгээр энэ чинээс нөгөө урлагийн визээр одоо ч гэсэн гардаг ш хүмүүс entertainment виз гэд тэ одоо нөгөө артын урлагаас сурталчлах эсвэл одоо тоглолт хийх үзүүлбэр хийх гэд. Тэгэхээр яг нөгөө ийм визээр ажиллуулна гэж хэлж авч яваад тэгээд 7 хоногийн дотор бүх юм бий болцсон. За тэгээд маш хурдан асуудал нь шийдэгдчихлээ гэдээ очисон чинь очиод хүчээр биеийг нөлөөлөхийг шаардсан. За тэгээд эсэргүүцээд нөгөө тэр байдлаасаа болоод хоригдоод за тэгээд хоёлоо хөл нүцгэн гарч зүхтаагаад за ингээд элчин сайдын яамн дээр одоо бид хэд чинь хэлж чадах юм маань яралтай элчин сайдын яам дээр очиод элчин сайдын яам дээр очиод за тэгээд их орон руу буцааж авчрах болтол нөгөө гэмт хэрэгтнүүд 2 монгол эмэгтэй 20 сая вон хулгайлаад цутаачлаа гэх баг мэдээлэлүүд гарч ирсэн. Нөгөөдөл. Тэгэхээр бид нар ч нөгөө
тэнд байгаа элчин сайдын яамныхан чинь үнэхээр одоо энэ хүмүүс гэмтэрэгт холбоотой үгүйг тодруулах шаардлагатай болно шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хохирогчд маань за ер нь бол энэ асуудал биш боллоо. Тэгээ энэ дээр бид нар яах ёстой вэ гэхлээр ерөөсөө яаралтай их орондоо буцъя гэд одоо тэр үед одоо хуурамчаар мэдээлэл одоо паспортыг ашиглаад смаглинг гэдэг одоо хүн худалдаалах гэмтэрэг гэдэг маань трафикинг гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгвэл смаглинг гэхлээр хууль бусаар хэл нэвтрүүлэх гэдэг одоо тэр улсын хэлийг л ямар нэг байдлаар хүний гурван жүжиг баримтаар байдаг юм уу эсвэл хэлийн хориотой бүсээр байдаг юм нэвтэрч байгаа энэ үйл ажиллагааг хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө энэчнээс одоо тэр үед нөгөө биометрик хэмжээсээр хэмждэг гурвны хэгээр гэдэг юм уу нэ торлогоор. Тэгэхээр нөгөө ойролцоо төсөөтэй хүний зургаар хэл нэвтрүүлээд мөнгө аваад байдаг. Монголоос нэг хэдэн төгрөгөөрч үйдгийн гадаад улсад хүнийг авчиад буцаагаад эргээд ирэхдээ нөгөө паспортон дээр нэг стамп даруулахын тулд өөр хүнийг за ингээд нөгөө ир чинь мөнгө төлөөд Монголд хүрээд ирлээ. Бид нарын туслалцаагүйгээр. За бид нар чинь бас яг яаж туслах учраа олохгүй нөгөө ганц өдрийнхөө хичээлийг эргүүлж тойруулж үзэл ингээд байж байдаг. Тэгээ эренгүүт нь өмгөөлөгч аваад бид нар хуулийн байгууллагад хандаад явсан чинь явж нөгөө хоёр эмэгтэй маань Монгол улсын хэлийг хууль бусаар зөрчсөн гэдэг тэр баримтчилгаал шийтгүүлэх болсон. Гэтэл нөгөө хоёр хохирогч маань өөрсдөө гэмт хэрэгтэн байна. Өөрсдөө гэмт хэрэгтэн. Харин нөгөө энэчнээс зуучлаад явуулаад байсан хүн маань энэ хүн гэмт хэрэгт холбоотой гэдэг нь тогтоогдсонгүй. Яагаад тэгэхээр худалдаж аваагүй. Тийм болохоор одоо энэ хүн холбоотой гэдэг нь тогтоогдоогүй. Түрүүний хэлсэн нөгөө 26 хэрэгээс 20 хэрэгсэхгүй боллоо гэдгийг нэг хэрэг явж байгаа. За нэг талаараа маш их ичсэн л дээ. Хүнд туслах гэж явж байгаа түүний эргэтэн болгоцсон. Нөгөө талаараа маш их уур хүрсэн. Хууль гэдэг яг юу юм бэ гэж эргэж бодоход хүрсэн. Яагаад тэгэхээр юуны тулд тэнд их хурлын гишүүд гэж сууж байгаа. Бидний Монгол улсын иргэн нэг бүрийн эрхийг хамгаалахын тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд байхгүй бол байлгах гээд байгаагийн зэн сайжруулах гээд тэнд хууль тогтоох байгууллага ажиллаад байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр хүнийхээ эрхийг хамгаалж чадахгүй хууль байгаад байхад өнөөдөр хуультай юм шиг загнаад тэгээд тэр нь хүнийхээ эрхийг хамгаалж чадахгүй хад болж байгаа. Монгол улсын хоёр иргэн гадаадын улсад очиод бүр бэлгийн мүлжилэгч болоод байхад тэгэхэд энэ ингээд тэгээд тэрнээс хойш зөндөө олон хүмүүс ирж исэн тий түрүүний тэр олон хэрэгсэхгүй болж байгаа хэр гэдэг тэр 130-аад хүн гэдэг чинь хүн болгоны артаа тал тэр хүний амьдрал байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ болгон дээр одоо маш ууртаагаар гэдэг юм уу яг энэ чиглэлээр орж ажиллаж хэлсэнтэй эхлээд бол итгэхгүй байсан. Тэгээ яг энэ лөө ороод ажиллаад хэлсэн чинь наад бол чи ерөөсө гадаадад очиод өөрсдөө биеийн үнэлж гад мөнгө төгрөггүй болохоор Монголд буцаад хүрээд ирдгийг. Тэгээд буцаад хүрээд ирэхлээр нөгөө гэрийнхэнтэй мөнгө олоогүй болохоор би худалдагдсан гэдэг юм уу худлаа ярьдгийг. За эсвэл наад бол чи ингээд өөрсдийнхөө дуранд явдаг гэл ингээл айгүй болоо үгүйсгэлүүд гарч ирж байсан байхгүй юу. Тэгээд дээрээс нэмээд ер нь бол хохирогчийг буруутгадаг хандлага одоо тэр 2003-4 оны үед хичээл өнөөдрийг хүртэл арилаагүй тэр чигтэл явж шээ. За тэгэхээр яг энэ нөхцөл байдлыг даван туулахын тулд үнэхээр тэр хохирогчид чинь гадаад улсуудад энэ ирээд байгаа улсуудаа байна уу? Байвал тэднийг хэн авчиад байгаа? Яаж авчиад байгаа? Очиод нөхцөл байдал нь яг юу юм? Юу ч хэлээд аваад явчихдаг. Тэг яагаад их орондоо ирж чадахгүй байгаа? Ирсэнийхээ дараа яагаад бид нар хуулийн байгууллагад зарим нь хандаа зарим нь хандахгүй байгаа гэдгийг энэ асуудлыг бид нар судлаагээд улсын мөрдөн байцаах газар, эрүүгийн цагдаагийн газар, Интерполийн Монгол дахь товчоо, Монгол улсын их сургуулийн хүн амын сургууль судалгааны төвөд манай 5 байгууллага нийлээд судалгаанд явлаа. За бид нар Ирээн, Бээжин, Хонконг, Мако, Солонгос, Монгол гэд 6 газар судалгаа хийсэн. Үнэхээр хүнд судалгаа болсон. Одоо бүгдээрээ л яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүс ч гэсэн. Үнэхээр одоо өстой хэртэй гараар барьмааргүй тэр сайхан охтуудыг тэнд аваачаад хүний намын хохирогч болгочдөг. За тэгээд тэднийг яаж аваачдаг вэ гэхлээр нэг хэсэг нөгөө хэвлэл дээр маш их зарууд гардаг гэсэн. Өндөр царайлаг охтыг гадаадад массажистаар ажилд авна. Өндөр царайлаг охтыг гадаадад өндөр салентай ажилд урьж ийн гэдэг юм уу. Зорилго нь тодорхой харагдаад байдаг зарууд явдаг. За дараад нь бол намхан байж болно гэдэг болсон тий. Дараад нөгөө зар нь өөрчлөгдөд залуусыг гэж байгаа. За тэгээ эрэгтэй хүн уцаар ярих юм бол эрэгтэй бүртгэл дууссан гэж зөвхөн одоо ингэ нөгөө зорилгоод алталсан байдаг юм. Тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь ажил хийх гээд одоо гадагшаага явж байгаа. За тэдний 95% нь очиод зорилго нь өөрчлөгдсөнийг мэдсэн. 95% шүү. За мэдээжээр энэ дотор энд биеийн үнэлжээс охид эмэгтэйчүүд байсан нэг 5 орчим хувь нь л байсан баг. За тэгээд
юу гэж хэлдэг вэ гэхээр очиод чи загвар өмсгч хийж болно. Айл эсвэл чи очиод хоолны газар ажиллана, үсчин хийн. Тэгээ чи мөндөр цалин авна, сургалтынхаа тэтгэлгийг төлчихнө гэд. Тэгэхээр хүний намын гол шинж юу гэдэг вэ гэхлээр ерөөсөө хүний хүсэж байгаа юмд нь итгүүлж чаддагтай л байгаа. Голдуу аль улс орууд ингэж худлаа яриад Ер нь бол зүүн өмнөд Азлууч гэсэн байдлаа. Висгүй байхгүй юу? Зүүн өмнөд Азлууч гэсэн. Тийшээгээ нөгөө байгалийн зүй тогтлын хувьд нөгөө мөнхийн сайхан дулаахан байна, аялал жуулчлал хөгжсөн байна. Бүтээн байгуулалтууд маш их хийгдэж байна. Тэгэхээр энийг дагаад нөгөө хэрэгцээ өндөртэй байдаг. Тэгэхээр хэрэгцээ өндөртэй газар л тэднийг авчиж одоо хүний намын охирогч болгоод байна шүү дээ. нөгөө талдаа нөгөө хүмүүс нь тийм гоё газар очиж ажиллаж хөдөлмөрлөн амьдрал сайжруулна. Амьдралаа сайжруулна. Тэгэхээр хүн одоо яг нөгөө хүсэж байгаа юмд амархан итгэдэг юм байна л та. Сэтгэл хувьд. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхлээрээ нөгөө хүүхдүүдтэй чи эхлээд уулздаг. Уулзаад ярихлээрээ нэг сайн ах ихч гараад ирдэг. Эсвэл өөрийнх нь дотны хүмүүсээр дамжуулдаг тий. Ах дүү, найз нөхөд өөрийнх нь дотны хүмүүсээр дамжуулаад за тэгэхээр энэ ч нэг ажил хийгээл нэг одоо өдөртөө авч байгаа цалин нь өдрийнхөө орлого нь өдрийнх нь амжиргааг хүрэхтэй өгөхгүй байгаад байдаг. Өөр ширэнд орсон байдаг. Өвчтөө зовлонтой арта талдаа байнгын мөнгөний хэрэгцээтэй. За тэгэл нөгөө лизингийн байр үед юм уу түрээсийн байр гэл ингээл хүний хэрэгцээ сургалтын төлбөр гэл хязгааргүй шүү дээ. Тэгэхээр яг тэр нөгөө эмзэг байдлаа даван туулах тухай хүн чинь гадагшаа явсан хүмүүсийн амьдрал нүдэн дээр нь сайжраад байдаг тий. Тэгэхээр хүн болгонд л нөгөө мөрөөдөл байдаг. Тэгэхээр трийг нь олж мэддэг. Тэрэнд нь тааруулаад яриад байдаг. Одоо жишээ нь хэдүүлийн энд бодъё л да. За одоо яг ингээл энд байж хаад чинь за хэлний бэлтгэлтэй хэдүүлээ та нарыг ингээд хаашаа үдгий за Солонгос руу та нарыг хэлний бэлтгэлтэй гэр бүлээр чинь аваад явчих болно. Тэгээ нэг жил хэлний бэлтгэлтэй хэлэн санаа зовох хэрэггүй. За тэгээ гэр бүлээрээ явах боломжтой. Эхлээд чи очиод нэг 6 сар болоод ар гэрээ татчих боломжтой. Тэгээ сарын стипендтэй тэгээ чи очиод ажил хийгээд нэмэлт орлого олчих боломжтой. Байр суурь цаанаасаа гэлтгэлэр чинь хүн болгонд л явах хүсэл төрнөд. Ягаад тэгэхээр бидний нүдэн дээр нэг болж ивэл нэг Солонгост очиж ажиллаад нэг цалингийн ялгаатай газар арай нэг амжиргаад ижлүүлж гэсэн хүсэл байгаа дэр. Гэтэл нөгөө гэр бүлээсээ холдохгүйгээр тэнд хүүхдүүдэд авчиад гэр бүлэрээ тэнд байна гэхлээр энэ дээр тэгэхээр бидний хараад байгаа шиг заавал бага насны хүүхдүүдийг татан оролцуулдаг байхгүй юу? Насны хязгаар байхгүй. Тэр хүнд мөнгө олж өгөх боломжтой бол насны хязгаар байхгүй, хүүсийн хязгаар байхгүйгээр ишээгээ татагдаж ордог юм тэр байдаг. За бэлгийн мүлжлийн зорилгоор бол дийлэнхтэй нөгөө залуу насны эмэгтэйчүүдийг татж байгаа бол албадан хөдөлмөрийн зорилгоор болохоор насны хязгааргүйгээр хүүсийн хязгааргүйгээр ишээгээ татан оролцуулдаг ийм асуудал байгаа. Тэгэхээр бид нар дэлхийн нийтээр өнөөдөр юу гэж нэрлэдэг байгаа вэ гэхлээр хүн худалдаалах гэмтэргийг хоёр тодорхойлолтоор томьёолоод байгаа. Нэг нь болохоор орчин үеийн боолчлол гэж нэрлэдэг байгаа. Хоёрдугаарт нь болохоор хүний мөрөөдлийг хулгайлах гэмтэрэг гэдэг байгаа. За өмнөх цагуудад бол одоо ингээл нэг гудамжлаас хулгайлаад явдаг өс төр чинь байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр ч хүн болгон баг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болчлоо шүү дээ. Бүгдээрээ ухаалаг гуцтай, гудамж талбай дэлхийн аль ч улсад маш сайн камерчсан байгаад байдаг. Гудамж нэг хүний машиндаа зулгаагаад чихээд аваад явах юм бол хаа байгаа газрын камераар илрүүлчиж болно. Эсвэл гудамжинд гэдэг юм уу гэр орносоо хин нэг нь одоо цонхоор гарч байгаа ч гэдэг юм уу бичлэг хийгээд яг энэ тодорхой илэрчих боломжтой байхгүй. Тийм болохоор өнөөдөр яг илэрсэн гэмтэргүүдээс ердөө 3% нь хулгайлагдсан гэдэг дээр байгаа. За тэгэхээр бусдын ягаад тэгэхээр нөө хуурч мэхлэгдсэн эмзэг байдлыг нь ашигласан гэдэг энэ асуудлууд дээр дийлэнх нь байгаад байгаа. Тэгэхээр илэрх магадлал төдий чинэл бага байгаад байна гэсэн үг. Одоо жишээ нөгөө хүчээр явж байгаа хүн бол хүнээс тусалцаа гуйгаад очино да. Гэтэл хуурагдаад явж байгаа хүн чинь нөгөө цаатаа талд өөрийнх нь мөрөөдөл биелэх гээд хахад энд хин нэгэн хүн зогсоогоод чи энэ асуудал чи эрсдэлтэй шүү гэж хэлэхэд тэр толгойд нь буудаггүй. Тийм болохоор бид нар ер нь бол нөгөө хүн худалдаалах гэмтэргийн асуудлаар аливаа асуудлыг судлахдаа бүх юмны мөн чанар руу л илүү орооч л гэж хэлээд байгаа. Өршин сэргийлнэ гэдэг маань энд нэг тарааж өгсөн цаасыг хэрэгтэй хэрэггүй гэж бодоод хаях биш. Надад тохиолдвол яах вэ гэдэг дээр харах хэрэгтэй. Маш олон хохирогчдыг эргэж ирсэн хохирогчдэр эргүүлээ авчирч байгаа хохирогчдэр юу гэж хэлдэг вэ гэхээр надад арайч тохиолдно гэж бодоогүй гэж хэлдэг байхгүй. Гэтэл нөгөө бид нар надад тохиолдвол яах вэ гэдэг нүдээр ямар ч мэдээлэл авч явах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар нөгөө урьдчилан сэргийлэх боломж бидний толгойд бүрэлдээд бий болоод байдаг. Тэгэхээр бид нар нөгөө надад тохиолдохгүй гэж бодчихлоор чинь миний биш хүний юм болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө яг өөр дөр тулгархлаар урьдчилан сэргийлэх боломжуудаа мэдэхгүй хэцүү байдалд ороод байдаг. Тэгээд түрүүнд асуулаа л да нөгөө яг гадаадаас хүмүүсийг эргүүлж авчирхад гээд бид нар одоо хүүсийн төвшөрхийн төв маань
олон төрлийн байгууллагатай хамтарч ажилладаг. Одоо бид нар цагдаагийн байгууллага, гадаад хэргийн яам, тагнуулын байгууллага, гадаад иргэд харьяатын алба, за тэгээд хил хамгаалах ерхий газрын хэлгийн хянашилгах алба гэд хэллэг шалгах нэвтрүүлэх алба гэд. Тэгэхээр бид нар энэ олон байгууллагатай хамтарч ажиллаж байхдаа юу хийж байгаа гэхээр өнөөдрийг хүртэл бид нар 2000 гаруй хүн тусалцаа үзүүлсэн байна. За эднэрийн бид нар нэг 400 гаруй гин баргийн 500 орчим гадаадын 14 улсаас эргүүл авчирсан байна. За тэгээд үйлдэл нь бол одоо манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс бол нийтдээ гадаадын 26 улсаас эргэж эх орондоо ирсэн хүмүүс. Энд насан туршаагүй хохирогчд байна уу? За манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн бараг тал хувь нь насан туршаагүй хохирогчд. За цагдаагийн байгууллага дээр ч гэсэн бас яг ийм тоо гарч ирж шүү дээ тий. Ялангуяа ковидоос ахуулаад насан туршаагүй хохирогчдын тоо бол огцон өссөн. За 20, 21, 22 онд гэхэд чинь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хохирогчдын бараг 90-100% нь насан туршаагүй хохирогчд байгаад байгаа. Тэгэхээр бид нар нөгөө хил хаагдаад эхлэхлээр нөгөө хүмүүс чинь дотооддоо насан туршаагүй хүүхдүүдийг эмзэг байдлыг нь ашиглаад илүү хохирогч болгоод байгаа энэ асуудал нэмэгдээд байна гэсэн ийм тоо мэт байгаа даа. Одоо энэ сүүлийн 5 жилийн судалгаагаар нийт 50 хэрэг 78 холбогдож 93 хохирогч бүртгэгдснээс 72 буюу 77.4% насан туршаагүй хохирогчд байна. Одоо сая хоёулаа ер нь гадагшаа гарсан. Гадагшаа одоо тэр хүнийг хуурж мэхлээд эмзэг байдлыг нь ашиглаад ингээд аваад явсан тохиолдлуудыг ярьлаа. Өнөөдөр бол бас насан туршаагүй хүүхдүүдийг биеийг нь нөлөөлөх, насан туршаагүй хүүхдүүдэд албан хөдөлмөр эрхлүүлдэг асуудлууд их газар авсан байна тийм ээ. Энэ талаар хүмүүс хэрэг гомдол мэдээлж байна. Танайхтай холбогдож байна. Эсвэл тэрийг цагдаагийн байгууллага өөрсдөө очиж илрүүлж байна уу? Энэ хүмүүстэй ер нь төр засгийн талаасаа ч юм уу эсвэл одоо нийгэмд байгаа энэ үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бүс байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд яаж туслаж байгаа вэ? Тэдний эргэх холбоо нь ямар байгаа вэ? За яг одоо хамгийн хэцүү асуудал юу вэ гэхээр албан биеийг нь өнлүүлэх бэлгийн үйлчлэгт ашиглах гэдгийг хүмүүс ойлгодог болчихлоо. За хууль хяналтын байгууллагууд бол энийг илрүүлдэг, шалгадаг, яар шийтгэл оногдуулдаг практик тогтворчлоо. Гэтэл яг нөгөө албан хөдөлмөрлүүлж мөлжиж байгаа асуудал дээр өнөөдрийг хүртэл манай дээр практик тогтож чадахгүй байгаа тийм. За хуулийн байгууллагаар шийдвэрлэгдсэн хүүхдэр төвчгөл эрхлүүлсэн гэдэг дээр ганцхан тохиолдол шүүхүр шийдвэрлэгдлээ. Дорнот аймагт одоо эцэг гэх нь мөнгөний өөрийнхөө барьцаанд хүүхдээ өгч бага насныхаа хүүхдийг одоо ажилуулад унаачаар ажилуулад тийм маань уг нь бол яг протоколынхаа манай хүн талдах гэмтэрхтэй тэмцээ одоо хуулаараа эрүүгийн хуулаараа бүгдээрнгэр нэмчин хүн талдах гэмтэр хэлтэй. Гэтэл энэ маань явсаар явж хүүхдийг төвчгөөдлөмөр эхлүүлэх болоод 3 сая 500 мянган төгрөгөөр торгоод л дуслаа. Хүүхэд маш их бэртэл гэмтэл авсны дараа л хуулийн байгууллагад хандаж шийдвэрлэгдэж байгаа асуудал нь энэ. За өөрөөр бол одоо манай дээр практик тогтохгүй байна. Өнгөрсөн жил одоо Монгол улсад сая Америкийн засгийн газраас Монгол улсын засгийн газартай хамтраад хүүхд хамгааллын компакт гэрээгээд хэрэгжиж байна л да. Энэ жил дуусж байгаа одоо 5 жил орчим хэрэгжээд. Тэгээд нөгөө 2-3 жил дараалаад аяннууд зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн аян нь болохоор яг энэ хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглахын эсрэг аян болоод энэ жилийнх нь аян болохоор хүүхдийг албан хөдөлмөрлүүлж мөлжих, хүүхдээр төвчгөө хөдөлмөр эхлүүлэхээ эсрэг яг мэдээлэл өгөх энэ аян явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яагаад энэ аяныг дэмжиж яваад байгаа вэ гэхэлээ хүмүүс мэдээлэлтэй мэдлэгтэй болох хэрэгтэй байгаа тань. Мэдэхгүй болохоор хуулийн байгууллагад хандаж чадахгүй байгаа тань. Энийгээ зөвөр байдаг хэм хэмжээ юм шиг ойлгоод байна. Зөвөр нэг уламжлалаад агаад хүүхдээ морь унуулсан чинь айлд нэг туслуулаад ажилуулсан чинь дүүгэндээ нэг гэрийнх нь ажил туслуулаад хүүхдийг нь харуулсан чинь сургуульд оруулна гэсэн ингээд харуулсан гүйч гэдэг юм уу. Айл эсвэл нөө барилга одоо бусад одоо удирдлагын чанартай ажлууд дээр ажилласан чи цалин мөнгөний нүгэлгүй зэлтчлаач гэдэг юм уу. Ингээ гуйлгаж бас байна тийм ээ. Тий хүүхдээр гуйлгуулж जैन уран нугруулж जैन тий. За ингээд нөгөө хүүхдийн олон ажлууд ингээд артаа талд нь гарч ирээд байдаг. Гэтэл эний чи артаа талд одоо хүүхд машин угаалганд ажиллаж जैन гээл тий. Гэтэл энэ болгоны чи артаа талд бид нар юг харж байгаа вэ гэхэлэр хүүхдийн төвчшгүй хөдөлмөр гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Хүүхдийг 18 нас хүртэл эцэг их тэжээнд итгэх үүрэгтэй
дээр 15 наснаас хойш хүүхэд насандаа тохирсон хөнгөн чанартай ажлыг хоригдуулсан цагаар хийж болно. Өөр ажил хийж болохгүй гэдэг. Тэр манайхан үнэхээр одоо хорвоод байхгүй уламжлалтай улс гэж бид нар явдаг. Өдөр тэхгүй болохоор яаж яах гэхлээрээ нөгөө уралдаа маань уламжлал гэдэг юмнаас хальцаа энийг бүгдээрээ бид нар нүдэрээ харж байна. Ягаад гэхлээрээ яг нөгөө уламжлалт аргаараа морь уяад уралдуулж байгаа магадгүй сумын наадам дээр байдаг юм уу? Жижиг наадмууд дээр л болж байгаа. Бусад газруудад бол энэ байхгүй байна гэдгийг өнөөдөр толгойтой болгон хэлж байна. Хоёрдугаар хүүхдийг хүүхэд биш болгоод байна. Тэдний хүүхэд насыг хулгайлаад байна. Одоо хаврын уралдаан гэл тэгнэ 5 сараас ахуулаад уралтна гэдээ одоо тушаалмагчаал тэрийг өнгөрсөн жил нэг бодлуулаад тэгэл одоо нөгөө нэг дунд нь гэж хайж байгаа юм шиг тийм энийг аймаг сум өөрсдөө шийднэ гэдэг нэг юм захирамж ерхий сайд гаргаад л хайчлаа шүү. Тэгэхээр эднэрээ чи артаа талд хиний ирэх ашиг кокрод байна гэхлээр өөрсдийнхөө төлөө тэмцэж чадахгүй нөгөө мэдээлэл багтаа байдаг юм уу өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалж чадахгүй шийдвэр гаргаж чадахгүй хүүхдүүд эрх ашиг өгөхөд байгаа байхгүй унаад байгаа хүмүүс нь хүүхдүүд байгаадаа л гол асуудал нь байгаа. Тэгэхээр энэ дээр олон улсын бүх байгууллагууд манад өгч байгаа зөвлөмж юу вэ гэхлээр наадах чинь хүүхдийн төвчшгүй хэлбэр шүү. Та нар энийгээ тогтоогооч ээ. Хүүхдийн төвчшгүй хөдөлмөр гэдгийг олон улсын байгууллагууд бид нэр зөвлөмжөөр хөрвүүлж байгаа бол одоо нөгөө яачид маань тий одоо энийг одоо манай улсын шүүх прокурор цагдаа гэдэг энэ уулын хуулийн дээр байгаа юм. Одоо хүүхдэд төвчшгүй хөдөлмөр эрхлүүлвэл хүн худал таалах гэмт хэргийн нэгэн хэлбэр нь болно гэдэг. Тэгэхээр яг ийшээгээ оруулчвал одоо нэмэгдэх ял нь ямар болох вэ? Хүн юугаа хийх нь бол тэр хүний л асуудал. Хамгийн гол нь тэр хүний дуртай спортоос эсвэл тэр хүний мөнгө олж байгаа асуудлаас олж хин нэгэн хохирох ёсгүй л гэдэг бидний барьж байгаа зарчим байгаа. Мэдээж одоогоор яг шүүхэр ингээ хүүхдийн асуудлаар шийдсэн хэдэн хэрэг байна. Маш цөөхөн байдаг. Үнэхээр маш цөөхөн байдаг. Тэр хиний хүүхэд байх нь ялгаа байхгүй. Монгол улсын хүүхэд болгон хүүхэд. Хин нэгэн хүн уяач хүүхэд олж төрснөрөө тэр хүүхэд хохирох ёсгүй байхгүй юу? Эсвэл эмзэг байдалтай айл хүүхэд олж төрснөрөө тэр хүүхэд хохирох ёсгүй. Тэгэхээр бид нар нодон жилд оронтод нэг одоо морин хүүхэд нь унсан чинь уяач нь унаад ороод ирлээ гэд одоо нэлээ их одоо хэвлэл мэдээлэлээр гарлаа шүү дээ. Боломжтой байна. Насанд хүрсэн хүн унаад уралдах боломжтой байна. Хэрвээ одоо яг бид нар хүүхдээ хамгаалъя л гэж бодож байгаа бол хүүхдээ эрсдлээс хамгаалъя гэж бодож байгаа бол нэгт цасан замаараа уралдуулах тийм нөгөө дунд нь хүүхэд эрсдэл гарахаар гужаалгахгүй байхгүй одоо тэр зам талбай ямар байх хэвтэй. За үгүй л тэр морин тойролцоогоор явах. За үгүй л одоо тэр насанд хүрсэн жижиг үетэй хүмүүсээр тий одоо уралдуулах нас үеинд хүрсэн хүн ч одоо өөр аюулгүй эрсдлээ тооцоолоод явчих боломжтой байгаа даа шүү дээ. Гэт биднэрт сонголтууд бол байгаад байгаа юм аа. Одоо орчин үед бас энэ цахим юурыг шилжиж байна гэмт хэрэг. Одоо охтуудын эмзэг байдлыг нь ашиглаж зургийг нь аваад тэгээд тэрэн дээр нь барьцаалж байна. Одоо нөгөө барьцаалах гэдэг дээр орж байгаа тийм ээ. Одоо чи ингэхгүй бол тийхгүй бол энэ зургийг чи олон нийтэд цацсан шүү. Найз нөхдөд чинь үзүүлнэ. Одоо насанд хүрээгүй үе тэнгийн дээрлэлтийн нэг хэлбэр нь бас яг одоо энэ хуулийн бас зарим агуулгад нийсээд яваад байгаа. Ягаад гэвэл тэрийг бас нөгөө талд нь бас тэр эмзэг байдлыг нь ашиглаж л янз бүрийн гэмт хэрэг үйлдээд байна шүү. Тийм. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Жишээлбэл одоо насанд хүрээгүй хүүхдүүдийн зураг хөшлөгийг муусаар хийждэг шүү дээ. Тэгээ олон нийтийн сүлжээнд нэг постлоо янз бүр болоод байдаг. Яг үнэ. Одоо нэгдсэн улсын байгууллагын зохион байгуулалттай гэмтэрхтэй тэмцэх газраас 2 жил тутамдаа хүн худал таалах гэмтэргийн тайлбар илтгэлийг гаргадаг. Тэгээ 24 оны тайлбар илтгэл дээр одоо яг наад асуудалж орсон байна л да. Яг ковидын дараа буюу 22 онтой харьцуулахад 24 онд хүн худал таалах гэмтэрэг 25%-аар нэмэгдсэн байна. За тэгээд нэмэгдэж байгаагийнх нь манай улсад эсвэл дэлхийд. За тэгээд нэмэгдэхдээ илүү цахим буюу одоо технологи ашиглаж энэ гэмтгийг үйлдэж байгаа асуудал илүү өндөр хувьтай байна гэсэн энэ тоо мэдээ гаргасан байна. За энэ жил ч гэсэн 16 хоногийн аяны уран технологи ашиглаж үйлдэж байгаа гендер зөрсөн хүчирхийлэлтэй тэмцэх гэдэг. Тэгэхээр энэ асуудал яаж гүнзгийрээд байгаа вэ гэдгийг сая өөрөө чи асуулттай холбоотой гарч ирж байна л да. Нөгөө хүн худалдаалах гэмтэрхтэй тэмцэх болохоор дийлэнхтэй бэлгийн мөлжлөгт өртөжсэн тохиолдлуудад за түрүүний яг чиний асууж исэн шиг нөгөө хүүхдүүд бие биенийхээ зураг бичлэгийг авдаг. За одоо ингээд нөгөө үерхэж байгаа найзалж байгаа үедээ янз бүрийн одоо дотн хайрцаанд орж байгаа гэдэг юм уу бичлэг зургнуудаа авдаг. Тэгээ буцаага тэргүүр нь дарамтлж эхэлдэг. Нэг ч олон нийтийн сүлжээнд тараан тэг инг миний хүснээ хийхгүй л тэгин аль эсвэл надтай ямар нэгэн асуудал үүсэхгүй л тэгин үед юм. Тэгэхээр эднэр маань
бүгдээрээ гэмт хэрэг. Бүгдээрээ одоо эдгээр ч юм уу зохицуулдаг хуультай болцсон. Манайхаа энийг хуульгүй гэж ойлгоод байгаа шиг байна. Бүгдээрийн эрүүгийн хуулиар эн чинь 3 төрлийн гэмт хэрэгээр зохицуулагдаж байгаа. Дээрээс нэмээд яг гинэнтэй тэмцдэг газар бий болсон. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж зохион цагдаагийн ерхий газар дээр. Тэгэхээр бид нар нөгөө хуульгүй ертөнцид амьдарч байгаа бишээ. Хуультай ертөнцид амьдарч байгаа. Олдохгүй биш олдноо. Ягаад тэгэхээр цахим өөрөө дандаа улам руу үлдээж идэг. Тэгэхээр улам руу үлдээж байгаа учраас энэ дээр та өнөөдөр хин нэг нэрээ нуугаад, дүрсээ нуугаад тэгээд энэ хүнлөө би одоо бичлэг зураг явуулснаар өөрөө олдохгүй гэж бодож байл энэ бол эндүрэл болсон шүү гэдэг бас хэлье. Хоёлоо түрүүнээс хойш тодорхой кейсүүд дээр ярьлаа. Ер нь энэ урьдчилан сэргийлэх ажил манад хэрэг хийгддэг вэ? Бид нэр цаашдаа энэ гэмт хэрэгийн тоог өсөхгүй байх, тийм ээ. Тэгээд одоо эмзэг байдалд байгаа хүмүүсээ хохирохгүй байхын тулд яах ёстой вэ? Ер нь бол нөгөө гэмт хэрэг бага байхыг хүсэж байна уу? Тэгвэл урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд мөнгөө зараад гэдэг юм үндсэн зарчим байдаг. Тэгэхээр мэдээжээр хохирсны дараагаар бид нар хагарсан шаазан гэвлүүлж наалаач тэр хизээч анхныхаа дүр төрхөнд орохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар альва асуудлыг өмнө шийдвэрлэх бүрэн боломжууд байгаа гэдэг бага зардлаар. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр уг нь бол нөгөө хүмүүст мэдээллийг зохих төвшөнд нь яаж хүргэх вэ гэдэг дээр номер 1 асуудал байж ах ёстой. За мэдээжээр одоо ингээд нэг хүн өөр дөр нь тулгархгүй бол хүн хөдөл талхын асуудлыг тэр болгон очиод хайгаад сонсоод яваад байхгүй шүү дээ. Би бол өнөөдөр та нараар маш их талархалтай байгаа. Яагаад тэгэхээр та нарын подкастыг зөвхөн хуулийн чиглэлээр ажилладаг хүмүүс сонсох биш байхгүй юу? Олон нийтэд хүрч байгаа. Олон нийтэд хуулийн байгууллага өөрсдийнхөө яг одоо хүргэнэ гэсэн мэдээлэл ингээд хүргэхлээр энэ маань хүмүүст шууд хүрдэг мэдээлэл байдаг. Олон хүмүүс хөөх ийм юм болдгийм байх шүү. Ингээд хамгаалчих болох юм байх шүү. Эн чинь одоо бидний нөгөө мэдхгүй яваад байсан юм маань гэмт хэрэг юм байх шүү гэдэг ийм асуудал байгаа гэдэг. Хоёрдугаар энэ хэрийн шийдвэрлэлт маш оновчтой байх хэвээр. За нөгөө яг шийтгэл өндөр байна, урт хугацаатай байна гэдгээс илүүтэй яг тодорхой оновчтой шударга байх хэвээр. За одоо жишээ нь Австралийн хуулийн дээр үйдэг юм байлээ. 15 наснд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол 15 жил хорих шийтгэнэ гэдэг ялын интервал байхгүй. Яг л энэнтэй адилхан тодорхой. Би ч одоо 14 наснд хүрээгүй хүнтэй тохиролцоод бэлгийн харьцаанд орно гэж юм байхгүй байна. Энэ эрэг үйлээр бага насныхан байна гэд бүх хүмүүс энийг мэддэг байх хэвээр. Саяхан Америкт бас нэг тохиолдол гарсан. Манай улсын нэг тэтгэлэг авсан залуу тийм ээ. Цогтуу эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсноос болоод бараг 15 жилийн ял онож байна. Тэгэлээ манай дээр үнэхээр харамсалтай. Ягаад гэвэл манайх өөрөө бэлгийн хүчирхийлэх асуудлыг хуульчилж чадаагүй. За энэ дээр дахиад нөгөө хууль тогтоогчид маань сонирхолгүй л гэж хэлье да. Ягаад гэвэл 2015 оны эрүүгийн хуулийн дээр 12-ийн 4 гээд бэлгийн дарамт гэдэг эрүүгийн хууль болгоод энийг бол манай улс хүлээн зөвшөөрөхгүй энийг чинь гэмт хэрэг гэж тооцсон шүү гэд оруулсан байсан. Гэтэл 17 оны 7 сарын 1-ээс хэрэгжихтэй энийг хасаа хийцэн. За танах одоо хэдэн юу хамгаалах байртай байна. Саяхан бас энэ замын үүдүүд билүү 16-аас 17 настай охтуудыг хашаа байшин төрөлжлөх нэрээр биеийг нь л өнлүүлжсэн асуудал. Дандаа л одоо охтууд маань энэ тохироод байна шүү дээ тийм ээ. Бэлгийн үйлчлэгийн зорилгоор бол ерөөхдөө 13-аас 18 насны охтуудыг хүчээр биеийг нь онлуулдаг энэ асуудлууд амгаа. Тэднийг хуурахад амархан байт юм л да. Яг хүүхдүүдийг онцгой тохиолдол гэж авч үзээд 18 нас гэдэг өгөхлөр тархины хөгжлөн гүйцэг байдаг. Хүүхдүүд нөгөө аливаа юмыг харьцуулж дүгнж чаддаггүй. Хоошид гарах үр дагавраа тооцоолж чаддаггүй юм л да. Тэгээд тийм болохоор нөгөө насан туршгүй хүүхдүүдийг төр давхар хамгаалтаар хамгаалж явах хэрэгтэй. Эцэг их хамгаалж явах хэрэгтэй. Гэтэл нөгөө хүүхдүүдийг хуурч мэхэлдэг. Нөгөө одоо ингээд би чамайг их чинь ингэж ажиллуулж байгаа байр аваад өгөх гэж байна, машин аваад өгөх гэж байна. За одоо ингээд их чинь нэг өртөө байна, өрөө дарчаад их гэж байна. Аль эсвэл за чи хэрвээ миний эрхшээлд ор ажиллахгүй бол би дүүгээ чи авчираад энд ажиллууллаа шүү. Дүүгээ чи ийм байдалд орууллаа шүү. Орон гэрч очиж даллаа шүү гэдэг юм уу те. Хамтын хэлбрээр хуурч мэхлэх хэлбрээр янз бүрийн байдлаар тэднийг өөрсдийнхөө дор байлгаад байдаг. Тэгэхээр хүүхэд энэ байдлыг хэн нэгэнд хэлэхгүй чи хүнд хэлэх юм бол танаа гэрийнхэн хохиромж гэдэг юм уу. Тэгэхээр эсвэл чи өөрөө шоронд орно, эцэг их чинь шоронд орно гэд. Тэгэхээр хүүхэд нөгөө асуудлыг нуун дарагдуулснараа гэр бүлийнхнийхээ хамгаалж ийн гэдээ ойлгочдөг байхгүй юу. Тэгэхээр хөдөө орон нутгуудад энийг бас байна тийм ээ. Ойр дотныхан хүмүүс одоо тэр ураг төрлийн хүчин байгаа даа тийм. Тэгээд
бага насндаа хүчингийн гэмтэргийн хохирогч болж исэн хүүхдүүд хүн хөдөлтаалах гэмтэргийн хохирогч болж байгаа тохиолдлууд 90% ямар нэгэн тусалцаа авч чадаагүй байдлаас насны хүрээгүй. Тэгээ сая яг чиний түрүүний нөгөө асуусан манай дээр яаж яана. Тэгэхээр манайх түрүүний хэлжсэн бэлгийн хүчирхийллийн асуудлыг энэ хоёроо шийдэж чаддаг учраас хүчингийн гэмтэргийн гаралт маш өндөртэй. Одоо сүүлийн жилүүдэд аваад үзэхээр жил болго 25-30% өсөд байна. Эдгээр чинь 60 орчим хувь насан туршийн хүүхдүүд. Дахиад 60 орчим хувь нь ураг төрлийн хүчин төрсөн эцэг нь хойд эцэг нь ойр тойрных нь хүмүүс хүүхдүүдийн эмзэг байдлыг ашиглаад нөгөө тэднийг бэлгийн объект болгож ашиглаад байна. Тэгэхээр бид нар энэн дээр томчууд яаралтай арга хэмжээ авахгүй бол бид нар маргаашаа яаж бүтээж өгöd байна гэдэг бол үнэхээр харамсалтай асуудал байгаа юм. За яг одоо саяны чиний асуусан. Яагаад насан туршийн хүүхдүүд биеийг үнэлээд байгаа юм бэ гэх. Эрэлт байгаа цагт нийлүүлэлтэй байдаг. Тэгэхээр бэлгийн мөлчлөгтэй, бэлгийн хүчирхийлэлтэй, хүн хөдөлтаалах гэмтэрэгтэй тэмцэх хамгийн ихний асуудал юу вэ гэхээр эрэлтийг хязгаарлах. Эрэлтийг хязгаарлах гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө худалдаа авахчил өөрсдөө худалдаа авахгүй болох хэвээр. Та хүний наймыг дэмжиж хөрөнгө оруулахгүй байх хэвээр. Энэ маань ихний алхам. За хоёрдугаарт болохоор ойр тойрныхын дотор чинь өөрсдөө магадгүй нөгөө залуучуудын дунд нэг тийм маазраад хоорондоо ярих лээрээ би ч өстэй намайг залуу хөхтөд сонирхдаг би ч одоо жоохон хөхтөд өстэй илүү одоо надтай ойр дотн байх дуртай гэжэвэл яаралтай сэтгцэн эмнэлэгтээ явуулахыг санал болгох хэрэгтэй. Яад гэхээр 13-аас доош насны хүүхдэд бэлгийн харьцаанд орох сонирхолтой бол энэ чинь питапил буюу сэтгцэн өвч. За 10 баригдсан тохиолдолд та түрүүн ярьсан тийм ээ. Ял шийдэх нь 15 жил. Тий. Одоо тэгээд дээрэс нэмээд одоо бидний хувьд хамгийн хэцүү асуудал юу байгаа вэ гэхэлэр өсвөр насны хүүхдүүд хамгийн их хохирогч болдог. Энэ хүүхдүүдтэй чинь нөгөө төөрөлдүүлээд шүү дээ. Одоо нэг 20-той 30-тай залууд 13-тай 14-тэй хүүхдийг гэрлэх гээд тэрнтэй уулзаад яваагүй нь тодорхой. Тэр хүний эцсийн зорилго бэлгийн харьцаанд орох л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань насанд хүрсэн хүнтэй өөрөө ойлголцоод бэлгийн харьцаанд орчих чадваргүй байна гэдэг маань дахиад л энэ өөрөө мэрэгжлийн байгууллагад хандаад мэрэгжлийн эмчит үзүүлэх шаардлагатай байгаа. Энэ бол хөөргөөд дэвэргээд байх асуудал биш ээ. Энийн ард талд юу байгаа юм гэхээр бид нар маргаашаа устгаад байгаа хүүхдүүдийнхээ ирээдүг байхгүй болгож байна. Бид нар маргаашаа байхгүй болгоод байна тий. Тэгэхээр энэ дээр ерөөсөө уучлаарай эрэгтэй хүмүүсийн хувьд эмзэг тусаж магадгүй худалдаа авагчдын 90% нь эрэгтэй хүмүүс байгаа учраас яалтж байхгүй хохирогчдын 90% нэмэгтэйчүүд охтууд. Тэгэхээр энэ дээр эрчүүд маань хариуцлагатай байгаа чи. Эцэг болсон бол хариуцлагатай байгаад өгөөч. Хүүхдүүдийнхээ ирээдүг өнөөдөр манай дээр ирж байгаа хохирогч үйлчлүүлэгч хүүхдүүдийн дийлэнх хувь нь дандаа гэр бүл салсан айлын хүүхдүүд байгаа. Энэ гэр бүлээ цуцлуулсан хэд хэдэн хойд эцгийн гар хартсан. Тэгэхээр нөгөө амьдралдаа хариуцлагатай хандаж чадахгүй ямар тохиолдолд үр хүүхдтэй болох уу гэд. Нэгэнд үр хүүхдтэй болсон бол хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай амьдарч чадахгүй байдлаас ч болоод маргааш үр хүүхдүүд чинь таны хүсээгүй амьдралаар амьдраад байдаг. Тэгэхээр бид нар өнөөдөр эхлээд өөрсдөө насанд хүрч том болмоор байна. Өсвөр насны хүүхдийн сэтгэлгээгээр амьдрмааргүй байна. Харин амьдралдаа хариуцлагатай болсон цагтаа үр хүүхдээ эцэг их болж чадсан цагтаа үр хүүхдээ болмоор байна л гэдэг юмыг хэлмээр байна. Хоёрдугаарт эрэлтийг хязгаарлаж иж нийтлүүлэлт зогсно. Та өнөөдөр хохирогчийг буруутгах жаавал маргааш 10 гэмт хэрэг гарахад та хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. 10 хохирогч дууга хураа 10 гэмт хэрэгтэн тэр гэмт хэргийг нэмж үлдэнэ. Тэгэхээр та маргаашийн төлөө яаж урьдчилан сэргийлэх боломж байна гэдэг дээрээ оролцоосоо л гэж хүн болгоныг уриалж байна. Энэ бол хүн болгоны хийж чадах, оролцож чадах ийм асуудал байгаа. Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Үзэгчдээ энэ лайв подкастын энэ удаагийн дугаард хүйсийн тэгшэрх төрийн бас байгууллагын тэргүүн ган бэлсгэлэнтэй ярьслаа.